44 дугаар бодлогоос бүгдээр үргэлжлүүлээ бодъё. Зурагт үзүүлсэн хэлбэртэй нэгэн төрөл хавтангийн массын төвийг олоо. Нэгэн төрөл хавтангийн гэж байгаа учраас зузаан нэгэд ижлэх ингээд за тэгээ ро буюу нэгтуудыг нь ижлэх гэж үзээд талбайгаар нь бодъё бүгдээрээ тухайн биеийг хоёр дүрсээс бүрдэж байгаа, хоёр талбайгаас бүрдэж байгаа гэж харж нэг нь тэгш өнцөгт нөгөөх нь гурвалжин. Тэгш өнцөгтийн хүндийн төв нь бол энэ дээр байна. Гурвалжингийн хүндийн төв нь энд байна. Ингээд эдгээр хүндийн төвүүдээр үйлчилж байгаа. За энд нэг масс байгаа, энд нэг масс байгаа гэж бүгдээрээ бодчихъя. Хүчнүүдийн хэмжээг нь талбайгаар нь бол 2-ыг үржих нь 4, 8. Нөгөөх нь 3-ыг үржих нь 2. За яах вэ гэхээр 3 гэдэг нь маань энэ өндөр, 2 гэдэг нь маань суурь урт. 3 2-ын 6, 2 туга 3 гэсэн үг. Энэ нэг масс байна гэж төсөөлчих 8 гэдэг утгатай. Энэ нэг юм масс байна гэж төсөөлчих тэр маань 3 гэдэг утгатай. Окей. Тэгээд тэдгээрийн координатуудыг бүгдээрээ бичье. Энэ бол 1 2 гэдэг координат төр байна. Энэ ямар координат төр 3 1 гэдэг координат төр байна. ХХ тэ YХ тэгээрээ бүгдээрээ юуг нь болох вэ? Массын төвийнх нь координатуудыг нь тодорхойлъё. Эхнийх нь 8-ыг үржих нь 1, нэмэх нь 3-ыг үржих нь 3. Хуваах нь 8 дээр нэмэх нь 3 бол гэсэн үг. 8 9 17 хуваах нь 11 см зайд байрлана. YХ-ийг нь олъё. 8-ыг үржих нь 2, нэмэх нь 3-ыг үржих нь 1, 8 дээр нэмэх нь 3, 16 дээр 3-ыг нэм 19, 19-ыг 11 хуваана гэсэн үг. За бүгдээрээ тоймлъя. 17-г хуваах нь 11, 1.55. 1.55 гэдэг чинь ойролцоогоор нэг энэ хавьд байна гэсэн үг. 19-ыг хуваах нь 11, 1.73. 1.73 ойролцоогоор энэ байна гэсэн үг. Тэгээд энэ дээрээс бүгдээр ингэж татаад энд массын төв маань байна гэдэг үзчих. Им Т массын төв. Штрих. За 45-ыг бодъё зүгээрээ. 2 радиустай нэгэн төрөл дугуй хавтангаас радиустай хэсгийг зүсч авчээ. Зүсэж гаргасан жижиг дугуй хавтанг том дугуй хавтанд холбосныг зурагт үзүүлсэн байна. Шинээр үүссэн дүрсийн массын төвийг олооч гэсэн байна. Хоосон байх юм бол хасах масс гэж авчиж болдог. Тэгвэл энэ томыг бүгдээрээ нэмэх масс гэж авчиж томоор нь. Энийг хасах масс гэж дээш нь авчиж, энийг жижиг массаа гэж доош нь авчаа гэсэн үг. Энэ томын талбай нь юу болох вэ? P2R-ын квадрат болно гэсэн үг. P2R-ын квадрат. P3-аар авъя. 4R-ын квадрат ингээд 12R квадрат гэдэг масстай байх нь. Энийг 12R квадрат масстай гэж үзчихье. Харин энэ огтолж авсан хэсэг энэ хоёрын массууд нь хоорондоо тэнцэх ёстой. PR-ын квадрат гэж байна. PR-ын квадрат тэгвэл байна шүү дээ. 3R-ын квадрат гэсэн үг. Нөгөөх нь бас 3R-ын квадрат гэхдээ урталтаа хасах тэмдэгтэй бичигдэн шүү. Өөрөөр хэлбэл байна шүү дээ, тий. Нэг ийм юм бий болчлоо. Залуусаа. Нэг ийм шулуун дээр 3 масс байна гэж төсөөлчихье. Энд нэг масс байна. За энд нэг масс байна. Энд нэг масс байна. Голынх нь масс нь харанхуй буюу хасах масс гэсэн үг. За ингэж яагаад энийг Y тэнхлэг гээд энийг X тэнхлэг гэж яагаад бүгдээрээ бодчихъя. За Y тэнхлэг нь бол 0 байна. Хүндийн төв. X дээр X-ийн хаана байрлах вэ гэдэг нь айгүй чухал асуулт болоо явчлаа. За бүгдээрээ бодъё. Энэ чинь 12R-ын квадрат, энэ хасах 3R-ын квадрат, энэ маань 3R-ын квадрат. X хүндийн төв тэнцүү. Сайхан уртатчих. 12-ыг үржих нь тэг хасах 3R квадратыг үржих нь ОЦ-гээс энэ хүртэл гэсэн R байна. R нэмэх нь 3R квадрат ОЦ-гээс энэ хүртэл байна. 2R 3R хуваах нь 12R квадрат хасах нь 3R квадрат нэмэх нь 3R-ын квадрат 1 устгасан байдаг. А дээр нь хэд гарах вэ гэвэл хасах 3R куб 9 3 6R куб хуваах нь 12R квадрат ингээ хураагдаад 0.5R гарах нэ. 0.5R гэж хаана? Тэр маань энд гэсэн үг. За энийг O' гэж энэ O' нь хүндийн төв массын төв болох нэ. 46. Зурагт үзүүлсэн систем ижил масстай, ижил урттай 6 хэсгээс бүрдэнэ. Уг биеийг аль цэгээс дүүжилбэл хэвтэй байрлал тэнцвэртэй байх вэ? Энэ масс болгоныг нь M гэж энэ M масстай, энэ M масстай, M масстай, M. Энэ болохоор нийтдээ 2 M масстай. Эдгээрийг нэг шулуун дээр аваачаад саяных шиг дугуугаар төлөөлүүлье.
Энэ x тэнхлэг, энэ y тэнхлэг, энэний үзүүрийг O гэж бүгдээрээ. Энэ O. Тэгэх юм бол нэг юм уртынх нь энэ талыг нь O-гоос энэ хүртэлх энэ зайг нэг л гэд үзчих бүгдээр. Нэг юу ч гэж болсон. За. Тэгэхээр эндээс энэ хүртэл дахиад нэг л гэсэн үг. O-гоос нэг зайд эхний одоо энэ улаан хэсгийн хүндийн түүнэн дээр байна гэсэн үг. Яг түүнтэй адилхан. Бүгдээрээ ингээд жижигхэн зураг авчия. За эндээс нэг зайд нэг масс байх нь. Эндээс нэг зай дахиад нэг масс байхгүй байх гэсэн. Гэтэл энэ масс зүгдээд байгаа учраас дахиад нэг гэдэг зай дахиад нэг масс. Түүнээс дахиад нэг зай дахиад нэг масс зурагдах нь байна. Тэрнээс хоёр зайд дахиад нэг масс зурагдах нь байна. Энэ масс зурагдчихсан. Тэрнээс дахиад хоёр зайд энэ зайд гэсэн 2m масс зурагдах нь гэсэн үг. Энэ бол 2m энд бол 2, энд бол 2, энд 1 гэдэг зай байгаа. Энэ хоёрын хооронд гэсэн үг. Энэ хоёрын хооронд 1 гэдэг зай байгаа. Энэ хоёрын хооронд 1 гэдэг зай байгаа. За гих мэтчлээ ингээд бүгдээрээ хэтэг бол тэнцүү. Нийтдээ яг хэдэн масс вэ? Нийт 1 2 3 4 дахиад 2-ыг нэм 6m масс байна. За дээрээ болвол биш үү? Тэ 1-ийг үржих нь m, нэмэх нь O-гоос одоо тоолно шүү. 2-ыг үржих нь m, ингээ 3-ыг үржих нь m. Ингээ үргэлжлүүлээд бүгдээр явъя. За энэ дээр болохоор 5-ыг үржих нь m болж орж ирэх нь байна. Нөгөөх нь дээр нь 7m болж ирж ирэх нь байна. 7-ыг үржих нь тэгтээ 2m шүү. Тэнцүү. Дээрээ юу болох вэ? За харъя. Дээр нь ингээ 6 11 дээр 14-ийг нэмэхэр чинь 25m болох нь байна. 6m. Ингээд энэ хоёрын хооронд нь хуваач. 25-ыг хуваах нь 6 гэсэн үг. 4.2 гэдэг тэр зайд. За 4.2-ыг тооцъё. 1 2 3 4.2 гэхээр нэг энэ хавьд болж таарах гэдэг. Надад 3 дугаар. За одоо жишээлбэл 1 2 3 4.2 гэхээр нэг энэ хавьд орж ирнэ гэсэн үг. Энд өнөө хүндийн түн байна гэсэн үг. Энд энэ нь m-с n-ийн завсар. m-n завсарт хэтэ байна хүндийн төв байрлана гэсэн үг. 47. Сарны массыг дэлхийхээс 100 дахин бага гэж үзээд сар дэлхийн системийн хүндийн төвийг олооч гэсэн. Энийг m масстай гэвэл энэ маань 100m масстай гэсэн үг. За тэгэл одоо юу гэдгийг ингээд байрлуулчих x гэх тийм ээ x y хүндийн төв тухайлбал дэлхийдээ ойрхон л байх учиртай. За тэгвэл хүндийн төв нэг энэ хавьд байлаа гэж үзье бүгдээрээ. Энэ хоёрын хоорондох цаг x гэчээ энэ үлдсэн зай ямар x байх нь тодорхой болно. Ингээд энэ хоёрын хоорондох цаг x энэ 380-ыг үржих нь 10-ын 3 зэрэг км-с x-ийг хассантаа тэнцэнэ. Хариу маань км-ээр гарах юм байна л да. Ингээд бүгдээрээ бодоод үзье. Энийг O гэж хүндийн төв. Дэлхийн масс ийшээ ингээд үйлчилж байгаа. Сарны масс ийшээ үйлчилж байгаа гэд энэ хоёр дээр хэдүүлээ. Энийг 100m болгоч. Эргэлтийн тэнцвэр биччихье. За ОЦ-гээр авсан момент нь тэг байх учиртай. 100m-ийг үржих нь x гэдэг бол 380-ыг үржих нь 10-ын 3 зэрэгээс хасах нь x-ийг жижиг m-ээр үржүүлсэнтэй тэнцэж явах учиртай. Энэ дээрээс 100mx гэдэг нь m-ууд нь хураагдчих нь яг үнэндээ. Тэгэхээр энийг ойлгох юм шин. 100x гэдэг бол 380-ыг үржих нь 10-ын 3 зэрэг хасах нь x. X-ийг шин явууллаа. 101 x 380 10-ын 3 зэрэгэл гэсэн үг. Ингээд тооцоол хийх юм бол 380-ыг 101-т хуваагаад 10-ын 3 зэрэгээр үржүүлээд өгчөө. 376 юм байна харилцаагаар. 376 үржих нь 10-ын 3 зэрэг километр. За тэр нь хаана вэ? Тэр нэг газар л байна л гэсэн үг. 48 дугаар бодлогыг бодъё. Нэгэн төрөл хавтан зүсэж зурагт үзүүлсэн хэлбэртэй бие гаргасан байна. Уг биеийн массыг олоо гэсэн юм. Энэ биеийн массыг олохын тулд хэд хэдэн одоо хэсэгт хуваачи. Тухайлбал нэг ийм хэсэгт хуваачи. Тэгээд нэг ийм жижигэн дөрвөлжин, энд нэг юм хоёр дөрвөлжин, энд нэг юм хоёр дөрвөлжин байгаа гэл ингээл бүгдээр үзчихье. Тэгээд энийг ооцгийг. Тэгвэл энэ том дөрвөлжингийн том тэгшүнцгтийн хүндийн төвний дөөн эндээс доошоо нэг массаар үйлчлэх нь шүү дээ. Тэр массыг зүгээр талбайгаар нь тооцчих. Бүгдээр 1 4 4 гэж тооцчих юм.
Энэ юу гэхээр 1 гэсэн үг. Яг эндээсээ үйлчлэнэ. Энэ болохоор яг эндээс үйлчлэнэ. Тэр нь 2 гэсэн үг. Энэ болохоор яг эндээс үйлчлэнэ. Тэр маань бас 2 гэсэн үг. За ингэж яагаад x, y, t-ийг нь олчихдээ. Хүндийн төвийн координатуудыг гэсэн үг. Эхнийх нь 4 гэдэг маастай. Энэ 5 см бол тэрний тал нь 2.5 гэсэн үг. 2.5 нэмэх нь. Дараагийнх нь энэ шүү. 1-ийг үржих нь. Ингээд 5-ын тал нь 2.5 7.5 нэмэх нь 2 2-ыг үржих нь. Эндээс нүртэл хэдв. Ингээд 12.5 12.5 хуваах нь 4 дээр нэмэх нь 1 нэмэх нь 2 дахиад нэмэх нь 2 дээрээ хэд гарах вэ? За тэрийг нь тооцоолно. 4 2.5 энэ чинь 10 гэсэн үг. Нэмэх нь 7.5 12.5-ыг үржих нь 2 25 гэсэн үг. Доороо 5 9 ингээд тооцоолчих. 17.5 20 35 42.5 42.5-ыг 9-д хуваанаа л гэсэн үг. Энэ ойролцоогоор 472 гарах юм байна. Сантиметр. 472 гэдэг чинь нэг энэ адил гэсэн үг шүү дээ. Y-т-ийг нь бол. За доороо 4 1 2 2 байна. Дээрээ юу болох вэ гэвэл 4-ийг үржих нь 10 нэмэх нь энийг авъя. Бүгдээрээ 1-ийг үржих нь эндээс нь үржих зайн 15 17.5 юм байна. 17.5 нэмэх нь 2-ыг үржих нь 15 нэмэх нь энийг одоо авъя. 2-ыг үржих нь газраас дээшээгээ 2.5 байгаа. Ингээ бодъё. 40 нэмэх нь 17.5 нэмэх нь 30 нөгөөх нь 5 35 хуваах нь 9 75 92.5 гарах гэдэг надаа. За тэрийг хуваах юм байна хэвлээ. 92.5 хуваах нь 9 10.3 ойролцоогоор. За 10 дахь сантиметр. Ингээд болчлаа. 10.3 гэдэг чинь нэг энэ хавьд байгаа. Нөгөөх нь 472 гэдэг нь энэ хавьд байгаа гэсэн үг. Энэ хоёрын огтлцол дээр л гарч ирэх юм л дээ. Хүндийн төв. Энэ миний х-т. 49 радиустай хүндий цилиндрийн урт 2-оор цилиндр 2 талыг тагалсан ба эдгээр тагны аль нэг хэсгийг зүсэж авах юм бол зүсэгдээгүй тал руугаа хүндийн төв нь гулгана. Анхандаа энд байсан. Энэ талыг нь зүсээд авчих юм бол зүсэгдээгүй тал руугаа хүндийн төвний шигээ илүү ойртож гулгаж орчино. 50-ыг бодъё. Ижил жинтэй нэгэн төрлийн K-ил 2 хавтан холбосон байна. L хавтан R радиустай тойрог хэсгийг огтлж гаргавал системийн хүндийн төв хэрхэн өөрчлөгдөх вэ гэж асуусан байна. Ижил жинтэй гэсэн юм байна. Энэний хүндийн төв нь энд байна. Энд дэр гэсэн үг. Энийг юу гэдэг одоо жишээ нь W гэж тэгэх юм бол энэний хүндийн төв нь энд байсан анхандаа. Тэгээд W гэсэн үг. Окей, W-нуудыг яг талбайгаар нь бүгдээр илэрхийлье. Ялангуяа энэ тойрог хэлбэртэй хэсгийн W бүгдээр олъё. W гэдэг бол P гүржих нь 2R-ийн квадрат буюу 4PR квадрат байсан байна анхандаа. Дотроос нь PR квадратыг нь зүсээд алга болгож өгсөн. PR квадрат хасагдсан гээ. За PR квадрат гэж аль талбай вэ гэхэд энэ талбайг илэрхийлж. Энэ талбай нь өөрөө PR квадрат. Тэгвэл баруун гарт талын энэ тойрог маань ямар талбайтай болох вэ? Ямар маастай болох вэ гэвэл W-гаас хасах нь PR квадрат. Тэр нь 4PR квадратаас PR квадратыг хасаа гаргацсан 3PR квадрат болсон гэсэн үг. Ерөнхийдөө энэ талд нь нэг юм энийг ойлгох чивээ 3PR квадрат гэдэг талбайтай. Энэ талд нь ямар талбайтай? Энэ талынхан талбайг нь бүгдээрээ тооцоолъё. Яг үнэндээ нэг нүд чинь нэг R юм байна шүү дээ. Нэг нүд нь бол нэг R юм байна. Тэгвэл энэ талынхан талбайг нь тооцсон гэвэл 1 2 3 4 5 6 3-аар үржиж 3 6 18 2 туга 9 гэдэг ийм талбайтай байх нь. 9 чинь өөрөө хэдтэй тэнцэжсэн бэ гэхээр 4PR квадраттай тэнцэжсэн. За P-г нь хэдүүлээ 3-аар бодчихъя. 4PR квадрат 4-ийг үржих нь 3 R-ийн квадрат 9 R квадрат гэдэг бол 9-ийг хуваах нь 12 R гэдэг нь эндээс 3 гараад ирнэ. Доороос нь 2 язгуурдал 3 гарч ирэх нэ. За ийм хэмжээтэй байж R нь 3PR квадрат гэвэл хэд болох вэ гэдэг тэрийг бүгдээрээ харж үзье. За 3-ыг үржих нь 3 R-ийн квадрат гэдэг нь 9 доороо
12 болно гэсэн үг. Ингээд 9 81-ийг хуваах нь 12 гэдэг жинтэй болсон гэсэн үг. За энэ бол одоо тухайлбал 81-ийг 12-т бүгдээрээ хуваая л да. 81-ийг хуваах нь 12 гэдэг нь 675 гарах юм. Илүү багассан байгааз 675. Яагаад вэ гэхээр би PR квадрат хэсгийг би аваад явцсан учраас 9-өөсөө буураад 675. Энэ системийн тэгвэл хөндийн төв хаашаага болох вэ? За бүгдээрээ ингэж зурж байгаад бодчих. Энэ одоо нэг юм хоёр хүч үйлчилнэ гэж бодчих. Нэг юм хүч үйлчилж чинь, нэг юм хүч үйлчилж чинь. Энэ бол 675, энэ бол 9. Ингээд хөндийн төв нэг энэ хавьд байлаа гэж үзэхэд эндээс нь хүртэлх цай, эндээс нь хүртэлх цай надад чухлаа. Энийг x гэж үзчихээ. Бүгдээрээ тэгвэл нөгөөх нь 3R. Энэ бас R шүү. Тэгэхээр 3R-аас хасах нь xl гэсэн үг. Ингээд O' гэдэг түүнийг. За, O'-аас авсан моментууд нь хүчний моментууд нь тэгтэй тэнцэх ёстой. 9-ийг үржих нь x тэнцүү. 3R-аас хасах нь x 675-аа гэж тавьчих. 9x 675-ыг 3-аар үржүүл 2025R хасах нь 675x. Ингээд 1575x гэдэг нь 2025-тэй тэнцэх юм байна. X гэдэг бол 2025-ыг хуваах нь 1575 гэсэн үг. Ойролцоогоор 129 гарах нь 29. 129 гэж юу вэ? X цаг бүгдээр 129 гэж авсан. Хаанаас 9-өөс эндээс гэсэн үг. Энийг бүгдээр O гээ. Ойролцоогоор энэ хавьдаа л гэсэн үг. Энэ маань миний хөндийн төв болох нэ.